Хөлбөмбөний тэгээд нөрдгөө. За манайхаа сайн байцгаана уу? Сайхан мөрцгөөж байна уу? За Японы Токио хотод ирсэн байна. Өглөөр тасч нойр хүртгүй. Юунд гэхлээр санаа зовсож байгаа тэр. Тэгэхээр мөрөө хураа. Яаж авч явдаг талаар үзүүлээ гэж бас бодлоо. Зарим хуурчд болон хуурыг гатгшаа олон улс руу авч явж байгаа хүмүүст хэрэгтэй гэж магадгүй гэж зөвлөгөө. За хуураа би бол гадуураа юм удаа. Хайрцаг гэдэг энэ бол дуудагдаад үлдээсэн. Уул гэсэн нэртэй брэнд байгаа. Тэгээ хоёр талдаа юм хийчдэг. Энэ зааг ашиглаад үсэх зүгээр санагдсан. Тэгээ энэ бэс юмнууд ингэ авцсан. Энд бас нэг орт хоёр готлол ингэ хангалттай очдөг. Тэр дээрээс нь давхарлаад. Тэгээ за тэгээд байцгаа ингэ нэ. Йокохама хотод бид 5 дугаар сарын 20-нд тоглолтыг хэрэглэж байна. За тэгээд өчигдөр орой ирсэн болохоор хуураа гаргаж үзэж амжаагүй. За өөр маань ингэ байж байна. Энэ бол хуурны хамар дээр ингэ яг дарагдаад орчдөг. За энэ дээр болохоор татварган дээр дарагдаж байгаа. Яг ингэ. За нумааваад. За гол нь танарт одоо юу зөвлөх гэж байна вэ гэхээр би төвхөө аваад ишиг ингэ тусгай саунд хийждэг. Доод төвхөө дээд төвхөө болохоор авчираад энэ дээр юу гэж хангалаад ялгасаач хангалж өгөөд жоохон даралт үсгэсэн байна. Тэг. Хамгийн гол нь дарж байна. Дүүшиг гэж юм толгуур мод байгаа. Энийг одоо болж өгвөл унгаахгүй л байвал за хэрвээ унсан тохиолдолд бол би бол ингэ хуруугаараа чаад гаргалцдаг байгаа. Гэхдээ тийм дүүшиг тогтоогч гэдэг юм тусгай төмөр байдаг. Тэгэхээр хавчургаар бас хавчуулаад энийг хэрвээ юм тусгай тэмдэглэгдсэн доор нэм тэмдэг тавьсан зүйл байвал яг тэнд нь байрлуулж чадвал тунсаа. За ингэж тавьчихдаг байгаа. За энийг соллохдоо маш өвтөх чихнээсээ баг зэрэгээр ингэ соллон. Шахагч нэг соллон. За тэгж явах үедээ заавал энэ дээр ингэж дарж явах хэрэгтэй шүү. Нэг хуруугаар дарж агаад тэгээд доод төвхөө бэлдсэн байж агаад шууд зөрүүлээд босгож тавина гэсэн үг. Одоо хүн харуулъя. Чи. За нөгөө нэг саунаас төвхөө гаргаад ирлээ. За нөгөө мараа гэдэлсэн байж. Ингээд энэ дээр дарж агаад. Хөөж байна. Тэгээд ялангуяа бочоо маш их одоо чиглэл өөрөө залтууллаа. Үдэж. Үнийг үед татвар болох баталж байна. Тэгэхээр яг энэ чиглэлсэн гарсан байж байгаа. Тэгсэн. Тэгээд хийж чад. Тавнарч. За ингээд тавьчихсан нөгөө доод төвхөө чангалаа. Бичиг гэж жоо газар. Болоод яг өөр хүн хийдэг. Гарах газар болох. Тэгээд даралт гэж байгаа. Яг хөгөнд оргоргүй. Гэхдээ даралттай учраас энэ доод харж байна. Тэр дүүшиг буюу толгуур мод, хөшүүр мод. Яг ингэс. Хэвийн байралтай байгаа. Хөтөлгөө энэ дээр тарцсан. За дид маар ингэж доос ирэхэд бас ялгасаа санах байдалтаар дээш нь явуулаад өгнө. Өөрөөх нь тогтцсон газар цэг тавьсан бах те. За миний болохоор энэ яг л энэ дээр тарч байна. За ингэж жоохон чангалаад үгүй. Жоохон чангалж чинь. Тэгээд яг заавал хөгөнд хүрэх хэрэггүй. Жоохон чанга өгч чинь ялгасан дээр даралт ирж байгаа энэ хөтөлгөө болчих гэсэн үг. За одоо энэ дээш босгох болно. За энэ нөхцөл байдлыг ерөөхдөө хэвтэй. Буюу хайрцаг дотор хэрэглэж шүү. За хайрцаг нэг юм байна. За тэгээд хуураа авчаад би бол том уутайгаа ингэж бодлоо. Тэгээд энийг ингэ тусан салгаад. Энэ дэсээ салчдаг. Нэг салгаач. Энэ зэх бинээс ингэ салчих. Тэгээд энийг хийж байгаа. За энэ даварыг л өөр зураг дотор. Энэ материал карбон материал доорч аягүй одоо би сайтай ямар ч асуудалгүй. Шууд ярьцгаа. Сүм мама. Сая. Өөртөө тэгдэг энэ хам мьюзик гэх юм. Олон байх маань. Бэлдсэн маа. Туан. Өмнөд. За тэгээд юмас ингэ сарчнаа. Энэ хөгжмийн хэлжүүрэг. Ийм үйл ашиглан хэрэглэн. Бүгдд бол ер нь дандаа юу ачиж байгаа хэрэгтэй. Бэлтгэл хийгээд дуусны дараа дандаа хөгжмөө нумаа арчаад уураа сайхан бүтээ арчаад тэгээд талт хийж явах хэрэгтэй. За гаргаж ирэхдээ бас салхахгүй. Энэ уураа сайхан арчичаад гэж. За хөрийг үг сайхан тэгширлээ. Ингээд төвх доод төвх асуудалгүй. Хуур маань асуудалгүй. За ингээд одоо 9 цагаас бэлтгэлээ. Та бүхэндээ амжилт хүсье.